part 3 эхэлж байна. За одоо юу ярьснаа санаж байгаа? Цаг заяа шөнийн 12 цаг. За одоо энийгээ ярьчаад тэгээд хэдүүлээд болчихсон дүү. За юу ч гэсэн одоо ингээд та нар ингээд муу сурдаг. Ингээд зарим нь муу сурдаг. Эсвэл онц сурдаг. Онц сурдаг бол хичээл давтаж хийх хэрэггүй гэд байх ёсгүй. Чи хичээлдээ онц сурдаг ч гэлээч ингээд давтахгүй байвал гэл тэрийг тогтоохгүй, чэйжлэхгүй. Тэгээд зарим нь мартчихад тэгснэ дахиад ийм хайрмаар тэгээд үерхээч гэж юм ерөөсөө ярьж болохгүй. Тэр чинь 10, 11, 12 тэгээд оюутан хүүхдүүд л дандаа тэгдэв. Багын хүүхдүүд бол болохгүй нэг за хідээс нэг 3-аас нэг 10 11 12 байж болохгүй. Тэгээд 13-аас 18 20 настай байж болно. Тэгээд би бол 10 настай мэдж байгаа. Тэгээд тийм юм бол болохгүй. Тэгээд та нар том бол яах вэ? Том ингээд ах их ч юм уу байж болно. Гэхдээ заримуд нь бол болохгүй. Тэгээд нэг хүүхдийн хэлснээр найз охиноос салжлаа. Надтай дахиад үерхэх хүн байна уу гэд тэрийг дахиад хийж болохгүй санснараа л дахиад тэгвэл нөгөө эмэгтэйт нь хараад бөө юм болно. Эсвэл би тэнд хамаагүй ч гэж магадгүй. Гэхдээ өөр нь тийм байх ёсгүй шүү. Тэр нэг хайр дурлал юм бол заалжихгүй. За part 3-аараа би юу хийх гэж бодож байгаа. Одоо part 3 орж байгаа шүү дээ. Одоо part 3 орж байгаа. Нөгөө part 4 болохоор маргааш шин. Part 4 хэдүүлээ гэрээ ажил хийнэ. Ой, охтууд чинь нэг гой байх хэрэгтэй. Муухай бол хин тоодны. Нэг хог одоо ингээл нэг базаж хаяал нэг хогийг сонгож шийдчих юм. Ялангуяа хөвгүүд бүр залхуу шүү. Гэтэ зарим хөвгүүд гайгүй л дээ. Бүтгүүд бол өстой. Яа амар. За. Тэгээд би 6 цагт босно өглөө. Тэгээд part 4 ингээд 6 цагт хэлнэ. За бай. Маргааш